яагаад гэвэл бас энд орхицсон байж болзошгүй гэдэг асуудлууд байгаа учраас хамгийн түрүүнд Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг хүчин чадал дийлдэхэ болсон гэж энэ дээрж бичсэн байгаа олон жил чи ярьж байгаа. Энэ асуудлыг ер нь яаж шийдэх гэж байгаа юм бэ? Энэ хөтөлбөрийн хүрээнд орцсон зүйл байгаа юу байхгүй? Саяны ярьж байгаа тэр 23 тэрбум төгрөг дотор байна уу байхгүй? Энийг яаж шийдэх вэ? За хоёрдугаарт нь мэдээж энэ усны аюулгүй байдал гэдэг бол энэ зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш. Энэ үндэсний асуудал. Тэр үндэсний эрүүл мэндийн байгууллагаас гаргасан усны норм стандарт дүрм журам гэж юм байна уу юу? Байгаа бол тэр өнөөдрийн нөхцөл байдалд яг ямар хэмжээр мөрдөгдөж байгаа вэ? Цаашлаад усны бохирдлоос үүдсэн эрүүл мэндийн эрсдэл өнөөдөр ямар түвшинд байна? Тэр түвшин ямар нэгэн эрсдэл байгаа бол тэр эрсдлийг хэрхэн яаж ямар хугацаанд одоо хэвийн хэмжээнд байлгах вэ гэдгийг судалгаа тоо шинжилгээ байна уу? Түрүүн шагдраг агчаад өгөөж хүртэл хэлсэн энэ эрүүл мэндийн байгууллага, ус сувгийн газар, усны одоо сав газар ч гэдэг юм уу, усны менежментийн газрын энэ уялдаа холбоо хоорондоо өнөөдөр ямар төвшөнд яаж ажиллаж явж байна гэдэг. Энэ асуудлуудад тодорхой хариулж өгөөрэй. Хариултууд бол бас тийм тодорхой биш биш. Ерөнхийдөө нэг тийм одоо нэг байдаг хэдэн жижүүрийн хариултаараа хариулж өгдөг ийм баймааргүй. За дараагийн асуудал бол засаг дарагт бас хандаж асуух гэж байгаа. Та сая хэллээ. Энэ гэр хорооллын айл өрхүүдийн тэр 600 мянган иргэн өдөр болгон одоо би засч өтгөр шингэрч байна гэдэг. Хэрвээ Улаанбаатарт ажиллаж амьдрах гэж байгаа бол төвийн шугам сүлжээнд холбогдсон байр орон сууцнд амьдрах ёстой гэдэг. За миний хувьд төлөөлөгчийн хувьд бол энэ асуудлыг олон удаа хөндөж тавьж байгаа. Тухайлбал энэ гэр хорооллын асуудлууд бид нар барилгажилт гэр хорооллыг барилгажуулна гэдэг байгаа, амны орон сууцжуулна гэдэг байгаа, дэлхийн хот Улаанбаатар болно гэд байдаг. Тэгсэн мөртлөө өдөр ирэх тусам энэ гэр хорооллын чинь тоо нэмэгдээд байдаг. Гэр хорооллын айл өрхүүд ямар нэгэн зохион байгуулалтгүй өнөөдөр нэг гэр байсан газар маргааш өглөө 10 гэр болж өөрөх нь бол энүүхэнд байна. Энэ гэр хорооллын энэ айл өрхүүдийн гэр замбраагүй барьдаг дахиад энэ бидний хилээд байгаа яриад байгаа бодлоготойгоо уялдахгүй байгаа энэ үйл ажиллагаа энэ цаашаа үргэлжлээд яваад байх уу? Энэ замбраагүй гэр барьдаг асуудлыг яаж зохицох вэ? Энэ дээр та нэг тодорхой хариулт өгөхгүй. За 3-р дээр Бадрал дараах дахиад асуулт байна. Яг энэ дээр бол бид нэр цэвэр усны тухай яриад байна. Гэхдээ энэ хөтөлбөр дотор ерөөсөө ашиглагдсан одоо усыг дахин ашиглах, цэвэршүүлэх хоног төхөөрөмжийг байршуулах стандарт одоо шаардлага нэмэгдүүлэх эмнэлэг байна, сургууль байна, үйлдвэр үйлчлэгээний газрууд байна. Энэ газрууд бол дандаа бүгд цэвэр ус хэрэглэж байгаа. Энэ газруудыг дахин одоо цэвэршүүлсэн ус ашигладаг болох тэр хоног төхөөрөмжийг суурилуулдаг, хэвшүүлдэг, дахиж одоо ашигладаг усыг ашигладаг, саяны засаг даргын хэлдэг шиг одоо турбинд цахилгаан станцын турбинд цэвэр ус ашиглаад байна гэдэг чинь угаасаа болохгүй зүйл. Тэгээ энэ дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ? Энэ ямар төлөвлөгөө байх вэ? Энэ дээр тусгацсан юм ерөөсөө байхгүй байгаа тийм. За дараагийн асуудал бол бид нар одоо landfill гэдэг энэ хогийг бол маш олон одоо газруудад болж байгаа. Зүгээр булаад хайчиж байгаа. Яг гэр хорооллыг найл өрхийн бохирын одоо 0 жордонгоос ялахдахгүйгээр хэмжээний цацраг туяа, тэрнээс илүү хэмжээний цацраг туяа одоо янз янзын хор бодцыг бол маш их ялгаруулж байгаа. Энэ дээр зөвхөн холормын асуудал, холоорын асуудал яригдж байна. Цацраг туяа асуудал ерөөсөө яригдахгүй байгаа тийм. Хүний ус бол тэгтээдэргүй мэдээж бол цацраг туяагаас одоо энэ хордлогоос бол хол хэдийч энийг бид нар бол энд анхаарахгүй байж болохгүй юм асуудал энд байж. Тэгээ энэ олон landfill-ийн асуудлыг нөгөө хог цэвэршүүлэх барих үйлдвэрийн одоо төсөлтөлгөөтэй хэрхэн уялдуулж ажил хэрэг болгож байгаа. Тэр яаж явж байгаа? Жишээ нь зөвхөн одоо энэ хог болж байгаа асуудал биш нь олон төрлийн бордоог маш ихээр хэрэгжилж байна. Хиймийн одоо холчтой бордоонууд хэрэгжилж байна. Үерийн усны асуудал байна. Далангуус хэтэрдэг. Үерийн усаар намжиж маш их одоо усны бохирдол явагддаг. Үйлдвэрийн хаягдал, бохирын шугам одоо аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн бохирын шугамын одоо тэр сүлжээ аюулгүй байдал ямар байгаа гэдэг тал дээр энд ямар нэгэн тийм стандарт шаардлага тавьсан юм отоогоор энэ төлөвлөгөөнд дотор байхгүй байна. За дөрвөн ган төмөр төлөөлөгч хэлсэн энэ бол хамгийн чухал асуудал. Ер нь Орос суугч иргэдийн оролцоог, ус хангамж, усны аюулгүй байдал, усны менежментийн энэ үйл ажиллагаанд өөрсдийн одоо татан оролцуулах, зохион байгуулалтанд оруулах, үйл ажиллагаанд нь оролцуулах энэ ажлууд бол энэ дээр бас тусгагдаагүй байна. Энэ тусгагдсан юм байна уу? Энийг бас тодруулж өгөөч.
гэсэн ийм асуудлууд байна. За дараа нь хамгийн сүүлд нэг асуулт байж байна. Энэ маш олон одоо аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлана гэдэг энд заасан байгаа гэдэг. Хязгаарлалтын бүсэд байгаа эрүүл мэндийн одоо хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, амралт зөвлөлийн газрууд, үйлдвэрийн газруудыг бүгдийг одоо цэгцэлнэ, хатуу одоо арга хэмжээ авна гэдэг. Энэ ч өөрөө бүгдийг хоригдлно хаана л гэсэн үг энд яваад байна. Жишээ нь энэ дээр энэ 2011 онд усны хамгаалтын бүсийн хязгаарлалтын бүс гэж тогтоосон журам байдаг. Иргэдийн хурлаас баталсан. Тэр журам өнөөдөр мөрдөгдөж байгаа юу вэ? Ямар төвшөнд мөрдөгдөж байгаа вэ? Улаанбаатар хотын унтны их усүрийг хамгаалах бүсийн дэглэмийг чангатгана. Хуулинд заасан хэмжээнд байлгана гэж байна. Хуулинд яг юу гэж заасан байт юм бэ? Энийг тодорхой хариулж өгөөч. За тэр 11 оны гарсан журам яаж мөрдөгдөж байгаа? Тэр энэ одоо энэ гарах гэж байгаа журам хөтөлбөр бүтээч яаж уйлдах гэдгийг ойлгуулж байна. За